Оройн дөргийн үзэгчдээ тэгэхээр амралтынхаа өдрийг ая тухтай сайхан өнгөрүүлж байна уу? Тэгэхээр ТВ-с телевизийн Монгол нийтмийн 2 шоу нэвтрүүлэг маань эхлэж байгаа. Нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ 3 сарын хугацаанд нийт 10 дугаарыг бэлтгэн хүргэх ёстой. Ингээд өнөөдөр та бүхэндээ даруй 5 дахь дугаараа хүргэж байгаа билээ. Мэдээж нэвтрүүлгийн оролцогч бүсгүйчүүдийн хэрхэн ямар шалтгаанаар Монгол нийтмийн болохыг хүссэн зорилгоодыг энэхүү 5 дахь дугаартаа хүргээд дуусаж байгаа. За ингээд одоо оролцогч бүсгүйчүүдийн маань хүсэн хүлээж байсан Монголын дараагийн нийтмийн бүсгүйчүүдийн шалгаруултыг өнөөдөр хүргэх болно. За ингээд сүүлийн оролцогчдынхаа нэвтрүүлэгт яагаад хандах болсон шалтгаан болон за түүний зорилгоос эхлээд хамтдаа хуваалцаад үүний дараагаар Солонгосын Гранд эмтгэс хэрхэн ямар дөрвөн бүсгүйг модельо болгохоор шалгаруулсныг хамтдаа хүлээн авч үзье. Монгол нийтмийн 2 шоу нэвтрүүлэгт анх удаага оролцож байгаа Баянгор аймгийн иргэн Уд бол тэрээр хэрхэн яагаад Монгол нийтмийн болохыг хүссэн бэ? Жохон махта осолд ороод 10 настай да. Тэгээд нөгөө хайц сууштай ашлага тэрлөө ингээд толгоогоор яваад орсон. Толгой яг энэ хэсгийнхаа зургийг л авахулж исэн. Тэгээл нэг тоогоогүй зүгээр л ах гэл өнгөрцөн. Тэгэл 2009 онд 9 дугаар ингээд ороод илүү мэдэгддэг болсон. Жил ахих тусмал дайлгаалах. Тэгээд ээжтэй хагалгаа хэлгэн гэхээр нь жоохон айгаад өнгөрцөн. Хэрэв тэнцэх юм бол маш олон хагалгаанд орох болно шүү дээ. Одоо айх юм шүү дээ. Гэхдээ хэрвээ ингээд тэнцэл азтай бол айсан ч гэсэн тэсэн төвчин. Амангада. Заач. Зүүн тал руугаа илүү юм. Баруун талж байгаа саацтай. За амангаач. Дээд зэрэгтэй байгаа. Заач. За дахиад ангаа. Өөр биний талаас өвдөж шаналх юм бэ вэ? Тэгээд нуруу юу өвддөг? За нуруу өвддөг өөр. Тэгээд хүзүүний энэ хавьд яасан гэлээдээ нэг зураг мөргийг авахлаа. Зүрж зурдаг. Зүрмэл зүрддэг. Зөвхөн зүүн талаар иддэг тий? Тийм. Заавалж аппарат зүг шаардлагатай. Тэгэхээр тууштай нөгөө гажиг цэцлийн эмчилгээ тий аппарат зүг гажиг цэцлийн эмчилгээ тий аппаратынхаа эмчилгээ даруй орох юм бол эмчлийн үдэмж хурдан гарна гэсэн. Одоо Улаанбаатар сургуульд англи хэлний багшаар сурж аваад гарсан баг. Тэгээ эрүүнээс амар ичдэг. Нөгөө амар олон охтуудтай өөрөө бас нэг имж болох тийм хүсэлтэй. Эрүүнээсээ ч болсон л да өөр шиг ингээ хүмүүсийг Монголд эмчилдэг. Тийм болохыг зааж үзчих. Түүний хүсэл мөрөөдөл биелэх болов. За Монгол нийтмийнээр хэрэг шалгах юм бол хамгийн түрүүнд юу вэ? Амар олон асууж агаад ингээ хүний өдөөс хараад юм мэдчих юм уу тийм л. Хүний өдөөс хараад юм мэднэ. Тий. Амар эвгүй штэ. Би 10 жилдээ ингээ найзуудаараа сууж агаад юм мэдэн штэ. Ингээ нийлж аваад тэгсэн чинь яа намайг амар эвгүй эмгэн шиг иддэг гээд угаасаа нөгөө дандаа энэ талаар иддэг. Тэгээл тэрнээс хойш нэг тэгж хүмүүний хажууд юм итгэхэд болчихсон. Ядаж амар гоё инээдэг. Инээ тийм. Тийм. Инээх хэрчэнд л шүлмэд гараад ивгүй шүү дээ. Хонгор нутгийн охин ирээдүйн сайн сайхныхаа төлөө Улаанбаатар хотод бусны адил оюутан болон иржээ. Гэвч өөрийн санснаар бүх зүйл болоогүй нь харамсалтай. Мөрөөдлөөр дүүрэн залуу насндаа бусдаас ичиж ганцаардмал амьдралаар амьдрах нь түүний хүсэл байгаагүй. Эхлээд бүртгүүлчихэд тэгэл дараа нь л авдаа хэлсэн. Нэлээж ч гэсэн ер нь бол би эхлээл ороод үзье гэж нэвтрүүлэгт бүртгүүлчихье гэж тэгсэн чи ээж за ер нь бол тэгээд үзэх юм уу гэд ер нь бол дэмжижсэн. Угаасаа тэмцээнд тэнцэхгүй гэж байдаг. Ялгтна гэж байдаг. Тэгээд одоо тэмцээд явсан хүмүүстэй амар амжилттай баяр хүргэе гэж хэлдэг. Летмен 3 гэж болох юм бол тэр нь ч гэсэн ер нь бол ахиж нэвтрүүлэгтээ ороод тэгээд тэрнээсээ шалгарах боломжтой болохоор ерөөсөө бити бууж өгөөрэй. Энчээ ч гэсэн хагалгаа ялхийг гоё болох боломжтой. Бити бууж өгөөрэй л хичээлнэ. Чи хэрвээ тэнцэхгүй тохиолдол яг иймэрхүү үйл бодолтой байх уу? Тийм, би угаасаа залуу байгаа шүү дээ. 2-3 жилийн дараа ч гэсэн ингээл гоё болох боломжтой. Өөрөө ажил хийгээд хөдөлмөрлөөд тэгнэ л гэж бодож байна. Энгийн ээж авийн хайртай охин 10 настай байхдаа аварт орсны улмаас эрүүгээ гэмтээж хагалгаанд орох шаардлагатай болсон түн Монгол нийтмийн нэвтрүүлэг туслаж чадхолов. Нэвтрүүлэгт хандаж гайхалтай өөрчлөлтийг мэдэрч сайхан амьдралуу тэмүүлэх хүсэлтэй оролцогч Уд бол нэвтрүүлгийн зүгээс түүнд амжилт хүсье.
Бидний нэвтрүүлэг анх эхэлсэн цагаас за Монголын олон мянган бүсгүйчүүдийн итгэл найдварыг хүлээж чадсан. Тиймээс олон мянган үзэгчид ч мөн өөр өөрсдийн санал хүсэлтэд нэвтрүүлгийн Facebook хуудасаар илгээж байсан билээ. Монгол Летмийн нэвтрүүлэг эхнээсээ эл тод үнэн шударга гэсэн уриатаагаар эхлэж байсан болохоор за нэвтрүүлэгт хандаж байсан, саналаа илэрхийлж байсан хүн бүрийн хүсэлтийг хүлээн авч үнэн хариултуудыг өгсөөр байсан. За бид нэвтрүүлгийн оролцогч бүрийн сэтгэлийн зовлон хуваалцаад явж байхад бидэнд нэгэн бэрхшээл тулгардаг. Зөвхөн би л одоо ялагч нь байх ёстой. Нэвтрүүлэг болон эмнэлгийн тавьж байгаа шаардлага надад огтхон ч хамаагүй гэсэн бодлыг тээсээр нэвтрүүлэгт хандсан олон бүсгүйчүүдтэй бид уулздаг. Гэхдээ уран бүтээлчид хэдийгээр та бүхэндээ туслах зорилготойгоор энэхүү нэвтрүүлгийг бэлтгэж байгаа ч гэлээ нэгэн шаардлагатай цаашид амьдралдаа гаргах ахиц дэвшил за энэхүү нэвтрүүлгийн ялагч болж зорилготой хүрснээр та за амьдралаа дахин шинээр эхлэх боловсрол чадвартай хагалгаанд ороход эрүүл мэндийн байдал харьцах зүйлгүйгээд олон зүйлээс хамаарч ялагчд тодордог болохыг дахин хэлмээр байгаа юм а. Ингээд үзэгч та бүхэн ч гэсэн үүнтэй санал нийлж байгаа болов уу гэж бодож байна. Нэвтрүүлэгтээ албан ёсоор хамтран ажиллаж байгаа Монголын маань дөрвөн бүсгүйд буцалтгүй тусламжийн хэлбэрээр туслах болсон бүгд найрамдах Солонгос улсын Гранд гоо сайхны эмнэлгээс за шалгаруулсан дөрвөн Монгол одоо Летмийн хэн болохыг хамтдаа харцгаая. Өвчний сэнгэнсэн амт өдрөгөр хүш мохито сайхан амттай баялаг жортой хацгад шаржигнадаг бидний дуртай ирвэхэ омхар талх чихэр компани Би анх 18 настайд мэрэгжлийнхаа сургуулийг дүүргээд ирж байлаа. Түүнээс хойш амьдралынхаа 39 жилийг сүүний үйлдвэрийнхээ хамт олонтой хөдөлмөрлөж өнгөрөөж байна. Миний хоёр дахь гэр бүл маань сүү хувьцаат компани юм аа. Уламжлалт технологиг түүчээлийн шинжлэгч Монгол улсын ууган үйлдвэр. Родино талх том хар талх чихэр компани сайхан амттай баялаг жортой хацгад шаржигнадаг бидний дуртай ирвэхэ өвчний сэнгэнсэн амт өдрөгөр хүш мохито ТВ-с телевизийн Монгол Летмийн хоёр шоу нэвтрүүлгийн ялагчид ямар боломжийг эдлэх вэ? Бүгд найрамдах Солонгос улсыг зорж 3 сарын хугацаанд 4 онцтой жижиг буудалд байрлаж, Солонгосын гоо сайхны төлөөлөл болох Гранд гоо сайхны нэгдсэн эмнэлэгт 100 гаруй сая төгрөгийн өртөг бүхий цогц үйлчилгээг 100% хөтөлбөргүй эдлэх. Энэ л 15 бүсгүйчид дотроос нэвтрүүлгийн 4 ялагч эмэгтэй шалгарч бүгд найрамдах Солонгос улсыг зорж дээрх боломжуудын эзэн болно. Ийхүү 90 хоногийн дараа гэхэд хэний ч санаанд оромгүй төгс эмэгтэйн дүр төрх мөн хэний ч өмнө бардам алхах гайхалтай эмэгтэйн өөрчлөлтийг мэдрүүлэхээр эх орондоо ирэх болно. Гайхалтай биш гэж юу? Хүний амьдрал тохиолдох ховорхон боломжийн эцэст нь болно гэдэг бүсгүйчүүд та нарыг маань маш том азийн тэнгэр ивэж байна шүү дээ. Олон бүсгүйчүүд бид бүхэнд өөрсдийнхөө хүслээр загтал илгээж за нэвтрүүлэх нь хаандсан байгаа. Эдгээр бүсгүйчүүд дотроос энэ удаад ТВ-с телевиз Солонгосын Гранд гоо сайхны эмэгтэй хамтран Монгол Летмийн нэвтрүүлгийг хамтран зохион байгуулахдаа 4 одоо азтай эмэгтэйг шалгаруулан энэхүү нэвтрүүлгийнхаа ялагч болгоё гэсэн эхнээсээ энэхүү мэдээллийг хүргэсээр байгаа. 4 ямар ялагч эмэгтэй маань манай нэвтрүүлгийн адтан болсон бай гэдэг торгон агшин үзэж та бүхэндээ хүргэхээр за бүсгүйчүүд манаас хүрэлцэн ирсэн байгаа студид нэвтрүүлгийн маань продюсер Ким Юн Ён таныг тайзнаа орж байна. Сайн байна уу? 여기에 한국에 миний барьсан энэ дугтуйд Гранд эмнэлгээс ирүүлсэн 4 эмэгтэйн нэр байна. Мэдээж энэ бол баяртай сайхан мэдээ. Гэхдээ эдгээр нэрсийг дуудахаас өмнө сонгогдоогүй үлдэх бүсгүйчүүдэн хандаж хэлэх үг байна.
Энэ удаагийн Летмийн 2 нэвтрүүлэгт өмнөх Летминд ороод шалгарч чадаагүй бүсгүйчүүд эргэн ирж оролцож байгааг та бүхэн мэдэж байгаа болов. Тиймээс хэрвээ та энэ удаад магадгүй тэнцээгүй байсан ч дараагийн Летмийн 3 4 гээд байгаа. Түүнд та ороход мөн нээлттэй шүү гэж хэлмээр байна. Тиймээс таны амьдралд заавал дахин боломж гарч ирэх болно гэдэгт итгэж сэтгэлээр битгий юмаарай. Монгол Летмийн нэвтрүүлэгт оролцож байгаа бүсгүйчүүд мэдээж маш их зорилготой түүнийхээ төлөө эзэн болохын тулд тэмцэж яваа бүсгүйчүүдээ гэж ойлгож байна. Хэдийгээр та бүхэндээ эмнэлгийн зүгээс гоо сайхны хагалгаа хийж өгч байгаа хэдий ч та цаашдын амьдралаа өөрөн өөрчлөх сэтгэл зүйн бэлтгэл төвчээртэй байх ёстой гэж хэлмээр байна. Ингээд нийт оролцогч та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. 감사합니다. баярлалаа. Хүндтэй өргөийг хүлээлгэж байгаад маш их баярлалаа. Нэвтрүүлгийн зүгээс бол бид хүн бол мэдэхгүй энийг. Тэнцэн ч вэ тэнцээгүй ч вэ сайхан болоод ирээрэй гэж хүсэе да. Айгуу сандарч байна. 2014 оноос эхлэн аль биесны эрхтэйгээр ТВ-с телевизэнд олон нийтийн сайн сайхны төлөө хийж эхэлсэн томоохон ажлыг Монгол Летмийн шоу нэвтрүүлэг 2 дахь удаага бүсгүйчүүдийн итгэл найдвар нь болсоор зохион байгуулагдсан юм. За манай нэвтрүүлэгт онцож байгаа эмэгтэйчүүд мэдээж маш их нэг бодлын шүүмжлэгддэг. Нэг бол маш их олон эмэгтэйчүүдийн урмын үгийг сонсдог. За эргээд бас шантрах тохиолдол байдаг. Гэхдээ бид бүхэн ТВ-с телевиз энэхүү нэвтрүүлгийг анханаа санаачлан Монголд анх удаа хэрэгжүүлэн хийж эхлэхдээ маш олон эмэгтэйчүүдийг л хамруулах гэсэн хүсэл зорилгоор хийсэн баг-багаар одоо алхам малхмаар ойртож явна. Эхний удаад маш олон эмэгтэйчүүд 100 эмэгтэй дотроос ганцхан эмэгтэй шалгарч ирсэн бол энэ удаад Летмийн 2 нэвтрүүлэгт маань 4 эмэгтэй 100% өн төлбөргүй Солонгосын Гранд гоо сайхны эмнэлэгт хагалгаанд ороод 90 хоногийн өөрчлөлт буюу цоошин эмэгтэй болно одоо төрхөөр энэхүү нэвтрүүлэг маань зорин ажиллаж байгаад баяртай байгаа. Түр студийнхаа яриа өрхөд би та бүхэндээ нэгэн одоо сурвалжлагыг бас хүрхэн зүйтэй хаа гэж бодоод байна. Тэгэхээр манай нэвтрүүлэгт бас мөн адилхан за Монгол Летмийн нэг нэвтрүүлэгт маань 2 азтай эмэгтэй маань шалгаран одоо үлдээд нэг нь Солонгос руу 2 нь болохоор Монголдо одоо эмч нартаа бас өөрийнхөө Монголдо хагалгаанд орох тийм шанс боломж олгохоор бид бүхэн ажиллаж байсан. ТВ-с телевизийн зүгээс бүхий л зүйлийг бид бүхэн амлаж за нэвтрүүлэгт маань энэ хоёрын эмэгтэйд маань хаалгаа хийгээд өгөөч гэсэн ажлын хүрээнд бид бүхэн маш их зүйлийг одоо гуйж тэ альбиасны гуйлтыг хийж явж байсан. Харамсалтайгаар нь бид бүхэнд үн төлбөргүй гэдэг үднээс тухайн эмнэлэг маань одоо бол тухайн хэсэг хугацаа бид бүхэнд үллээгээд тухайн хугацаанд хийгдэж чадаагүй бид бүхэн дахиж гуугаагүй ингээ үлдээсэн байгаа. Хамгийн түрүүнд ТВ-с телевиз бүсгүйчүүдийн одоо сэтгэлд сэв суулгахгүй тулд бид бүхэн та нартай худлаа яриагүй юм шиг гэдэг үзүүлэхийн тулд Монгол Летмийн нэвтрүүлэг маань 4 ялагчийг тодруулж өгөөч гэсэн хүсэлтийг тавиад за 4 ялагчтай мэдээж Летмийн 2 нэвтрүүлгээс 2 азтан Летмийн 1 нэвтрүүлгээс хаад 2 энэ 2 эмэгтэйд маань хаалгаа хийж өгөөч гэсэн саналыг хүргүүлсний үүднээс Баярмаад маань хийж өгөх байсан. Гэтэл Баярмаа маань өөрийн харамсалтай шалтгааны улмаас харамсалтайгаар одоо нэвтрүүлгээс хасагдъя гэсэн хариултыг өгсөн. Яагаад хасагдуулсан шалтгааныг нь одоо бүгдээрээ хүлээж авч үзье. Эргээд студидтэй уулзъя. Анхны Монгол Летмийн нэвтрүүлгийн оролцогч нарын нэг 30 настай Баярмаа. Тэрээр нэвтрүүлгийн олон оролцогч бүсгүйчүүд нараас Монголдо хагалгаанд үн төлбөргүй орох эрхийг авч байсан 2 дахь эмэгтэй байлаа. Монгол Летмийн нэвтрүүлэг нь Монголынхон эмч нараас бидний нэвтрүүлгийн оролцогч нарт туслаач гэсэн хүсэлтүүдийг тавьсан хэдий ч хэлсэн амандаа хүрэлгүй хагалгааг өнөөдрийн хүртэл хийж өгөөгүй Монголын эрхэм эмч нарынхаа өмнөөс оролцогч Жавхлан Баярмаа нараасаа уучлалт хүсэж байна. Солонгосын Летмийн үзнэ. Байнга үзэж байна. Тийм. Гэхдээ нөгөө нэг байнга үздэг болоход юм нөгөө телевиз болгон дээр давтаж гараад бараг хийдэлх юм болтлоо. Одоо энэ ингэн ухааны юм ярих шүү дээ. ТВ-с телевизээр Монгол Летмийн шалгаруулъя гэсэн зарыг сонсоод юу гэж бодож байна? Юмыг аль мэдгүй те. Аз гэл бас байдаг юм аа. Багасаа л ер нь нэг шамиг хэлэлцэх ирсэн л. Дандаа л хүмүүс ер нь тэгэл нэг хараад л угаасаа шамиг гэдэг юм. Өдөө нэг 20 хэдэн настай хүртэл хөдөлтөд хийдэг шүү дээ. Урданд хийдэг байсан. Тэгээд нөгөө нэг жоохон үйлчлүүлэгчтэй жоохон нэг тиймэрхүү сэтгэл төрөөд нэг өөдөлчин ажлаар өнгөртөл шамиг юм тэргэл. Намайг яг нэг тэнэг мангар ч юм уу тиймэрхүү байдлаар доромжлол би бол тоохгүй л дээ тэр бол төдөлсөн. Тэгсэн мөртлөө 20 хэдэн жил ингэж хилүүлсэн мөртлөө тэгэл хилүүлэнгүүт шууд л ингээл хэцүү болно л дээ.
Шамил шуурал тийм. Шууд нулимс гарыг шүвтэй цэгийг хөвлүүлэхээр амар хэцүү байдаг. Надад итгэдэг олон хүн байдгийн. Тэднийхээ итгэлийг хүсэрдүүлэхгүй. Ээж хүнийхээ үүргийг бусад чиг биелүүлж амьдрах гэсэндэ Монгол нийгмийн нэвтрүүлэгт хандаж өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Магадгүй тэр хүний оронд байсан бол яг юунд нь л гонддог л доо. Хүүхэд төрүүлээд үлдсэндээ л жоохон гонддог. Летминээр шалгарах юм бол баярмын өстэй нэрээ хамгийн түрүүнд яах вэ? Юу хиймээр вэ? Зорилго нь. Мэдгүй тэгэж бодоход их хол харагдаад итгэл. Тийм үү? Тийм. Банкт нь болохоор нэгтлэнгаар төгссөн хүмүүсийг авна гэдэг л. Тэгээ очих гэхээр нөгөө нэг юу царайны үзэмж зөв төрхтэй байх хэрэгтэй гэхээр ямар ч боломжгүй болчихдог. Тэгэл яринаа л гэнэ хүмүүс л яринаа л гэнэ. Тэгэл тагл ямар өөрөө байн болцолтаад л тааш. Летмин бас яринаа л гэсэн. Ярьсан уу? Ярьсан. Бусдаас илүү амьдрах биш. Бас миний л тавилын юм гэж бодоод амьдрахыг огтхон ч хүсээгүй хэмээн сэтгэлдээ хуваалцаж юу энэ үсвэ. Ажилтай л болчихвол миний өвдөж бусдад муугар хэлүүлж амьдрах юу ч биш шүү дээ гэсэн түүний энэ яриа бусдаас өөрийгөө онцолж ядсан юм. Ээжээсээ хэдүүлээ баярмаа. Ээжээсээ дөрүүлээ. Би л ганцаараа юм байна. Шамаа төрсөн. Гонд шүү. Ганцаараа яагаад би гээдгээд л. Цаашдаа ерөн зорилго нь юу вэ? Манай баярмаа яаж амьдраа? Одоо яа гэж боддог вэ? Ер нь летмэнд холбогдоогүй байсан бол ямар ч гэсэн нэг ажил хийн. Гэр оронтой болъё. Хүүхдээ ямар ч гэсэн одоо надаас итгэхээргүй л авч явахыг л бодно л доо. Ийл болохоор охиныгоо л гэж бодох юм даа. Ер нь хийхин те. Хүүхдийгээ л гэдэг юм биш. Боломж байдаг гэдэгт итгэдэг үү? Боломж уу? Мэдээлэл хэрэг. Амжилтанд хүрэхээр шийдсэн таны шийдвэр бүхнээс чухал гэдгийг сана. Абрахам Линкольн. Хувийн асуудал их гараад байна. Тэгээд тэрнээс болоод арай нэг оролцож амжихаар болчиход байна. Тэгээд юм хэлээр харддаг юм уу гээл өөрийн хүсэлтээр хасагдж байгаа үнийг бид хүчлэх ёсгүй. Тийм болохоор дараагийн хүнд боломж олгоё. Харамсалтай. Нэвтрүүлгийн зүгээс хэлсэн амандаа хүрэхийг дэндүү ихээр хүссэндээ нэвтрүүлгийн оролцогч Баярмаад дахин боломж байсан юм а. Гэвч нэвтрүүлгийн дүрм журамд сахирагдан дараагийн бүсгүйд боломж олгох ёстой. Ингээд нэвтрүүлгийн хамт олонны зүгээс Баярмаадаа цаашид итгэл найдвараа алдалгүй амьдралдаа өөдрөг амьдрахыг хүсэн өрөөй. Бид 15 эмэгтэй шалгаруулснаас эдгээр 15 эмэгтэйчүүд дотроос харамсалтайгаар нэг эмэгтэй маань хасагдаад 14 эмэгтэйгийн 4 нь одоо азтан болох гэж байгаа. За эхний дугтуйг задлыг хэний нэр байгаа болоо гэж бодож байна. ТВ-с телевиз Солонгосын Гранд гоо сайхны эмнэлгийн аль биесны хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдж байгаа Монгол нийтмийн 2 шоу нэвтрүүлэг. За тус нэвтрүүлэгт өөрийн хүсэлтээр хандсан нийт 4 оролцогчийг Монгол нийтмийн 2 шоу нэвтрүүлгийн ялагчаар тодруулан Гранд гоо сайхны эмнэлэгт 100% үн төлбөргүй хаалганд оруулж өгөх болно гэсэн байна. Ялагч Азтан 26 настай өдөө орон нутгийн оролцогч байна. Гамболд. Баяр уу Гамболд. Азтан боллоо. Гранд гоо сайхны эмнэлэг танд үүсч ийм загтлэлгээсэн байна. Монгол нийтмийн 2 шоуны эхний ялагч Хинтээ аймаг Бороондор сумын иргэн 26 настай Гамболд. Түүний нэвтрүүлэгт хандсан шалтгаан илүүд жингээсээ салж их хүн болох явдал. 3 эмэгтэй байгаа тийм үү? Ямар ч байсан бүр гар салганчлаа. Яагад гэвэл бусад бүх эмэгтэйчүүдийнхээ хүсэл зорилгыг нь сонсоод өөрсөнтэй зорилгыг нь хуваалцсан болохоор надад маш хүнд байна. Гэхдээ ямар ч нэвтрүүлгийн дүрм журам болохоор заавалчгүй нэг 4 азтан л байх хэрэгтэй тийм үү? Бүгдээрээ явж чадахгүйгээс хойш. За дараагийнх нь мөн адилхан эрхийн бичиг байгаа хаа. Тийм Гранд гоо сайхны эмнэлэг гэсэн аль биесны эрхийн бичиг. Ингээд Гранд гоо сайхны эмнэлэгт 100% үн төлбөргүй хаалганд орох дараагийн ялагч эмэгтэй
21 настай залуухан эмэгтэй байна. Удвал. За амжилт хүсье. Гранд гоо сайхны эмнэлгээс өөрчлөж өгж байгаа маш том сэтгэлийн бэлэг баг гэж бодож байна. Залуухан бүсгийн хувьд хүнд ч хэлж зүрхлэхгүй сэтгэлийн шаналл. Бусдаас ичиж амьдрах түүний гадаа төрх Монгол эдмийн болохыг хүссэн гол шалтгаанууд юм. Мөрөөдлөө биелүүлэх хүсэлтэд хүрч чадсан Баян Онгор аймгийн иргэн нэвтрүүлгийн оролцогч Удвал. Зориг төвчээрийг гаргаад манай нэвтрүүлэгт хандж байгаа олон бүсгүүчүүд байгаа. Ханддагт нь баярлалдаг. Харин сонголтыг Солонгосын Гранд гоо сайхны эмнэлэг хийж байгаа. Бүгдээрээ дараагийнхаа юу шалгая те. Дараагийн ялагч 100% төлбөргүй таныг хагалгаанд оруулах болно. Таныг за ТВ-с телевиз Монгол эдмийн ялагч дараагийн эмэгтэй бол 30 настай Улаанбаатар хотын иргэн Жавхлан. За сүүлийн тэмээний алчин үнд бүр гарч ирэхгүй ямар их зовоож байна уу? Одоо яана. Улаанбаатар хотын иргэн байна. За тус нэвтрүүлгийн 4 дахь ялагчаар 22 настай Мөнх Дэлгэр. Нэг удаа уйлаад буцаж байсан ч гэлээ. Өөрийн мөрөөдөлтөд хүрч чадалгүй гомдолтой тэр цаг мөчийг биеэрээ мэдэрсэн ч гэлээ. Дахин шантралгүйгээр ТВ-с телевизийн Монгол эдмийн нэвтрүүлэгтээ хандсан нэвтрүүлгийн оролцогчид бол 22 настай Мөнх Дэлгэр болон 30 настай Жавхлан нар юм. Тэд маань мөрөөдөлтөд хүрч чадлаа шүү дээ. Гайхалтай нэвтрүүлгийн хамт олонны зүгээс та хоёртоо чин сэтгэлээсээ баяр хүргэе. ТВ-с телевиз Монгол эдмийн 2 шоу нэвтрүүлэг маань үзэгч та бүхэндээ 2 дахь удаага уламжлалсаар хүрж байгаа маш олон эмэгтэйчүүд өөрийн хүсэлтээр бид бүхэнд ханддаг, загтлилгээдэг. Эдгээр загтлилгээсэн бүсгүүчүүдийнхаа хүсэл зорилгыг эхлээд үзэгч та бүхэндээ хүргэснийхаа дагуу шалгаруултыг шудраг ойлгох үүднээс хагалгаа их эмчнэрээр хийлэгдэг уламжлалтай. За энэ уламжлалын дагуу мэдээж хэрэг нэвтрүүлэгт маань хандсан бүсгүүчүүдийнхаа материалыг зохих хэмжээний бүх зүйлүүдийг явуулдаг болно. Ингээд ТВ-с телевиз Монгол эдмийн 2 нэвтрүүлэгт маань одоо өмнөх летмийн нэгт оролцож байсан бүсгүүчүүд маань дахин анкет бүглэж орж ирсэн бүсгүүчүүдийгээ дахин шалгаруулалтанд оруулахыг зорьсон. Ингээд шалгаруулалтанд орсон Монгол эдмийн 1-ээс 2 бүсгүй маань шалгарч үлдсэн. Монгол эдмийн 2 нэвтрүүлгээс 2 эмэгтэй маань шалгарын үлдсэн байгаа. Юутач бас сэтгэл маань бусад бүсгүүчүүдийн маань сэтгэлд ямар хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ нэвтрүүлгийн маань санаачлагч продюсер хэлсэн байгаа шүү дээ. Летмийн нэвтрүүлэгт дараагийн Монгол эдмийн нэвтрүүлэг уламжлалсаар зохион байгуулагдана. За эдгээр энэ дотор дахин бас өөрийнхөө зориг төвчээр гарган шантрахгүй оролцож бас нэг ийм итгэл найдвар хүлээлгэх юм бол бас болдгийм байна гэсэн юуг бас гаргаж байгаа. Тэгэхээр дараагийнхт бас тэнцэг бахаа гэж бодоод байна. Энэ удаад бол ямар нэгэн өвчин зовир шаналлгүй байх ёстой. За тэгээ дээрэс нь очиод хүндрэл гарахгүй байх ёстой гэсэн үүднээс бас шалгаруултыг явуулсан юм болов уу? Нэвтрүүлэг маань өөрөө 3 сарын хугацаанд үргэлжлэн явагддаг. Эдгээр 3 сарын хугацаанд явагдаж байгаа хугацаанд 100% өөрчлөлтийг авч чадах үз эмэгтэйчүүдийг сонгоцгон бахаа гэж би ойлгож байна. Энэ удаа тэнцээгүй ч гэсэндээ дараа нь бас амжилт байгаа ах гэж бодоод байна. Та нарыг ойлгож байгаа, сэтгэлээ маш их ойлгож байгаа шүү. Тэгээд одоо ямар ч хэлсэн нэвтрүүлэг маань мэдээж хэдүүлээ эхлэлтээ хэлжсэн те. Нэг юм одоо мэдээж нэг нь ялаад нэг нь ялагдсан шүү. Энэ тохиолдолд та нар маань сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай гэдгийг хэлжсэн байгаа. Ингээл нэвтрүүлэг маань уламжлалсаар явагдаж байгаа. Ялагч нарын сэтгэлийг сонсъё. ТВ-с телевизийн хамт олонд бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэ. Би ерөнхийдөө их шаардлагагүй хүн тэ. 2 дахь ороод үзье гэж бодоод ерөнхийдөө амжилтанд хүрлээ. Хүрсэндээ ч хүрлээ. Одоо би гоё ээж болно, сайхан ээж болно. Тэгэл үлдсэн тэ тэнцэн хүүхнүүдтэй ч гэсэн октоудаа ч гэсэн та нар чадлаа шүү, чадсан шүү гэж хэлээ. Тэнцээгүй нийт бүх бас хүмүүс байгаа шүү дээ тэ. Тэднэртэй дахиад ороод би ч хүртэл гомдлоо явжсэн тэ. ТВ юун дээр
Монгол нийтмэнийг дээр гомдлоод биелүүлээд ирээд явдаг байсан. Бас тайдаг болсон. Багхан гомдоож исэн те багч биш бас л бийж бас тэрэнд өөрөө шалаа явуулсан л та. Гэтэ үнэхээр үнэн шудраг шүүд юм байна. Нийт хүмүүстээ бүгдээрэнд нь баярлалаа хичээлээ да. Та нар итгээд үзээрэй, оролцоод үзээрэй. Гой сайхан болохын төлөө өөртөө итгэлтэй аваад хичээлээ да. За мөгтлгэрийн маань үзэгчд маань хараад андахгүй сайн мэдж байгаа хаа. Хамгийн их уйлжсэн оролцогч байсан уучлаарай. Одоо бол инээж байгаа баярлж байгаа те. Летмийн нэгд бол хамгийн их уйлаад бүр ингээд аргаа орж исэн оролцогч. Би яагаад яваагүй юм бэ гэд уйлжсэн оролцогч. Өнөөдөр ялагч болсон байна. Сайхан байна. Миний хувьд ч баярлж байна. За. Тэнцээгүй те. Би тэнцээгүй одоо явах ямар ч үнэлэлгүй минь өөрөө бадчихсан. Одоо ялагч болсон тагтаа баярлж байна. Баярлж байна. Тэгээд дөрвөлх. Энэ ташаандас ихэд танай телевизийн оператор зурагтай сэтгүүлч гэ та бүхний сэтгэлдээ насгтэн үү? Ажил чи өдөр амжсан. Баярлалаа мөхгөрөө. Хамгийн түрүүнд одоо ялагч болсон хинт дуулах вэ гараад? Ээж аваартай дуулган. Жохон дүүтэйгэн. Хамгийн түрүүнд дуулсан би амар санаж нэг хөдөө гатаар. Тэгээд гэрийн тагаал маш гоё эмхтэй болох бах. Ирээдүйд чинь гэрэл гээгээтэй гэрэлтэж чинь те. Гэрэлтэж байгаа одоо ингээд тэмцээд явахаар л тийм ч гоё болоод ирнэ. Тэгээд өмнөх оролцогч нь хэлсэн штэ маш их төвчээртэй байсан. Ингээд би ч гэсэн төвчээд ялаад ирнэ гэж боддог. Хинтийн аймгийн бор өндөрөөс оролцож байгаа. За, яагаад оролцох болсон юм бэ гам бол доо? Нэг өглөө сэрэл нөгөө нэг ТV-с дээр нөгөө нэг кино гарч ирсэн байхгүй? Хагас санд штэ. Тэгээд реклам харсан. Тэрний өмнө бол би мдэггүй байсан. Тэгээд ялчгүй бүртгүүлмээр санагдсан. Тэгээ бүртгүүлсэн. Бүртгүүлээд ялагч болчлоо. Үнэхээр их баяртай байна. Өнөөдөр манай нэвтрүүлэгт хандсан. За одоо хит жингийн илүүдэлтэй эмэгтэйчүүдийгээ сонгоё. Эдгээр эмэгтэйчүүд дотроосоо бид хүн одоо шалгаруулалт явуулъя гэд ингээд эмэгтэйчүүдийг сонгосон байгаа. За манай нэвтрүүлгийн хамгийн одоо жин ихтэй бол Төв аймагаас орж байгаа Баянтуул маань байгаа. Баянтуулын хажууд харьцуулахад манай гам болдол арай гайгүй байгаад байгаа. Яагаад би тэнцсэн болоо гэж бодож байна. Өөрийн гэсэн хүүхэдтэй болохыг амар их мөрөөддөг, хүсдэг. Тэгээ энэ маань их нөлөөлсөн байх л гэж бодож байна. Би залуу хүн учраас баярлаа. ТV-с телевизийнхэн та бас баярлаа. Монгол нийтмийн 2 шоу нэвтрүүлэг маань өнөөдөр бол хүндхэн сэтгэл догдлуулсан. За бас гайхамшигтай гэж хэлж болно. Ийм нэгэн өдрийг өнгөрүүлж байна. Тэгээд энэ өдөрт бол нийт 4 ялагч эмэгтэй маань тодорлоо. Тун удахгүй бүсгүйчүүд маань Солонгос улсыг зорин өөр өөрсдийнхөө зорилгыг биелүүлэхээр 90 хоногийн дараа цоошин эмэгтэйчүүд болон эх орондоо бүрэлдсэн ирнэ. Бэнэн аваа хэнэ. Ахны чадчихсан Монгол нийт тэнцвэрээ аваа. Монгол нийт тэнцвэрээ аваа. Тийм ах надад бүзөө гоё болоод ирнэ аваа. Найз нь тэмцээ. Баярлалаа. Нэвтрүүлэгтэйгээ хамттайгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Бие мбарын өрийн 21 цагаас үзэгч та бүхэндээ Монгол нийтмийн нэвтрүүлэг хүрдэг. Энэ удаад одоо нэвтрүүлгийн маань шийдвэрлэх мөч буюу хүндхэн өдрүүдийн нэг байсныг үзэгч та сайн үзлээ. Тэгэхээр магадгүй үзэгч таны дотроо дэмжиж басгүй туслахыг хүсэж байсан бүсгүй тань энэ удаагийн Монгол нийтмийн нэвтрүүлгийн ялагч болж чадаагүй сэтгэл танд гонсгор явж болох юм а. Гэсэн хэдий ч үзэгч та нэвтрүүлгийн Facebook хуудасаар тэдэндээ сэтгэлийн дэм хайрлаасаа гэж хүсэж байна. Ингээд нэг нь ялагдаж, нэг нь ялдаг ямарваа нэгэн тэмцээний зарчим байдаг. Энэ л утгаар бид хагалгааг хийж өгөх Солонгосын Гранд гоо сайхны эмнэлгийн эмч нарын шалгаруулсан оролцогч бүсгүйчүүдтэй дахин баяр хүргээд энэ удаагийн дугаараа өндөрлөж байгаа юм а. Тун удахгүй дараагийнхаа дугааруудаа бүсгүйчүүдийн хэрхэн ямар хүнд давааг давж за мөрөөдөлтөө хүрч байгаа талаар хүрэх болно. Баяртай үзэгчтэй. Ингээд Солонгос улсын Сөүл хотноо Гранд эмнэлгийнхаа эмч нартай 4 оролцогчойгоо хэрхэн яаж уулзж байгаа, хагалгааны төлөвлөгөө хэрхэн гарч байгааг үзэж та бүхэндээ тун удахгүй үзүүлэх болно. Явах гэж гоё юм гээл сэтгэл дагдлаа. Охиныгоо явах гэж баярлалаа. Би өчигдөр бүр нойр өрөхгүй нөгөө эмнэлгийнхаа вебсайт маягаар орж мараа зүг. Битгий уйлаарай.
өрсөлдөгч орж ирээд өөрийнхөө тухайн мэдээллийг өгдөг байхгүй. Тэгэхээр бүгдээрээ эдрийг бүтлээд өгөөрэй.